Яа! Таваад гоо энэ нэг шоу их юм болсон байна. Нацтай тоорой. Өнөөдөр ямар хэцүү. Гүндүтэр байгаа. Ингээд ихцгээ. Mongolia. Манай өнөөдрийн ерөнхий мэдтгэгчээр Апу компани ажиллаж байна. Хамгийн гоё people, хамгийн fresh шинээр people шүү манайха. Баярлалаа. За энэ 7 хоногт мэдээж Монгол юм чинь маш олон сенсац болсон. Гэхдээ арай өнгөрсөн 7 хоног шиг амар олон юм салаавч гараагүй. Тэгтэл олон зүйл боллоо. За энэ 7 хоногт улсын хурлаар нэлээд олон хуулиуд хилцэх хэсэг асуудлыг бас шийдлээ. За дээрэс нь Жавхлан сайд, за Тэмүүлэн гишүүний биф үргэлжиллээ. За дээрэс нь эрүүл мэндийн яамны 2 хүний бас биф үргэлжилсэн. Гэхдээ би тэрийг ярмааргүй байна. За энэ 7 хоногт бас маш харамсалтай нэг үйл явдал болсон. Харан хамтлагийн ахлагч инх маллаа нас барсан явдал байсан юм байна. Гэх мэтчлэн олон үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ хэлцгээе. За өнгөрсөн 7 хоногт чинь нөгөө нэг Улаанбаатар хот чинь ингээд олон хотууд болно гэдэг байгаа шүү дээ, тий. За тэрнтэй холбоотой бас дуу муу хүртэл гарсан байна. Хөдөө хотоо ялгаж чадсан байран зүгөө хангуул болгоход, ярмаг болгоход, буйн тухай болгоход, сонгоо ярих болгоход, баян хошуу болгоход, баян гол болгоход, чингэлтэй болгоход, скватер болгоход, баян зүрх болгоход, дайрих болгоход, амгалан болгоход. Манай бүр даригч одоо жижиг газар шүү дээ. Одоо бас хотын статустай болно гэдэг ийм яриа явсан. За тэгээд энэ 6 сарын 1-ээс энэ хууль хэрэгжих юм уу үгүй мөг асуусан. Хүмүүсний баахан төөрөгдөл үүсчихэд байгаа байхгүй юу? Гинт 6 сарын 1-ээс 14 хот болно, Яармаг хот болно, Шар хот болно, Амгалан хот болно гэхээр юу вэ гэд ингээд тоглоом шоглоом болгоод сошиалаар явуул. За ингээд дуусах чинь 14 хот болох чинь ажлын хэсгээр сайн зөрг гişүн мэдээлэл хийсэн байлаа шүү дээ, тий. Ажлын хэсэг дээр байж байгаа. Тэгээд нэг жилээр бол хойшсон байж байгаа. Энэ их хурдын гişүүд болон засгийн газрын гişүүд орсон том ажлын хэсэг байж байгаа. Энэгээр бол одоо ярилцаад нэг жил бол хойшлуулъя гэсэн байгаа. Би онийг бас зөв гэж бод. Нэг жилээр хойшлохор болсон манайха. Болохгүй. Бас болохгүй нөө штэ. Аавч нэг жилээр хойшлуулъя гэдэг ийм зүйл яригдсан. Өнгөрсөн 7 хоногт хүмүүс анх удаага мэдсэн. За тэгээд 7 хоногийн эхлэл болонгууд нөгөө хэд маань ер нь манайхаа хуулиа хойшлуулж байгаа айсан баг тий. Энэ хүмүүс чи ийм олон хот болно гэдгийг анх удаа сонсоод бүгдээр шоконд ороод ингээд. За тэгээд энэ хуулийн хэрэгжилт нэг жилээр хойшлсон байна. Яг юу болоод байгаа юм бэ? Нэг ингэж харж ажилласан уу? За манайха хамгийн гоё пив гэж ямар пив гэлдэг вэ гэхээр дөнгөж үйлдвэрээсээ гарсан цоо шинхэн тэр пив бол хамгийн гоё пив байдаг шүү. Тэгээд бүгдээрээ cheers. Тэгснэ ш. Миний сонгол нийслэл. Реклам нь бүр цөмөрцөн байж байгаа. Гэтэ нэр гоё амттай байна. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулшгүй. Хамгийн зөвлөн шар ариг, халуун өдөр, тис хөдний. Азийн номер 1 бий. Юм аялт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яд би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаа зөөлөн амт. Монгол премиум шар ариг. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн фрэш нь,
хамгийн шилдэг. Always fresh. За баг 3-7 хоногийн арайч 3-7 хоног болоог юм байна. Тэгэхэд тийм ээ баг 3-7 хоног болсон юм байна. Ерөнхий сайд Баярмаа гишүүн хоёрын асуудал үүссэн байгаа. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахьд болсон хэрүүл өнгөрсөн 7 хоногт даймжраад за тэгээ боо юм болоод би энэ рүүгээ дайраад хуралдаа суухгүй болоод боо юм болсон. За энэ 7 хоногт юу болсныг бүгд харъя. Тэгээ өнөөдөр ямар ч байсан сая бүлгийн удирдлагатайгаа ерөнхий сайдтай уулзсан. За бас буруу зөрүү ойлголт хардас хэрдэх явдал бол бас байдаг улс төрд. Тэгээ тэрэн дээр ямар ч байсан ойлголцоо. Тэгээ ерөнхий сайд бол албан ёсоор надаас бол уучлалт гуйсан. Энийг бол хэлхийг хүсэж байна. Гэхдээ одоо мэдхгүй. Гэхдээ доромжлол нь бол ил байсан. Харин уучлал нь бол далд явдаг юм байна. Найзгаа уучлалцах юм байна үстэй. Өдрөөтэй те. Нууцаар уучлалгоож өдр те. За тэгээд ардсан намынхын ч их зөөлхийн үр зөөлөнтэй хүмүүс юм. Уг нь эн чи хэвлэлийн байгууллага мурлалтаар өстой улсын хуралдаар уучлалгоо шоо гэж мэгэдсэн шүү дээ. Гэсэн чинь. За яах вэ? Уучлалч. Явуулсан. За тэгээд маш их доромжлуулсан, гүтгүүлсэн, за ах ихч, хамаатан садан, үр хүүхд олон юмар доромжлсон. За тэгээд Баярмаа гишүүн бол за бас надад төвчих юм гэж байна, төвчихгүй юм гэж байна. За яг оюун эрдний намайг доромжлсон доромжлыг бол төвччихье. Харин гэр бүлийн минь доромжлсон доромжлыг бол би төвчихгүй. Цагтаа тагнуулд өгнөө, шалгуулна гэсэн ийм зүйлийг бас ярьсан. Тэгээд ардсан намынхан маань их л өр зөөлөнтэй хүмүүс юм уучлжээ. Тэний жоо нэг юм юу таарсан те. Ийм юу гэдэг юм. Юу гэдэг юм. Биш софт шиг юм. Тийм зангарахтай яг. Жохон зангарахтай байл та манайхаа. Тийм ингээл зүгээр нэг далд уучлах гонгот. За яг хүлээгээд авчаа. Уг нь бид нэр улсын хурал дээр салах байсан. Гэтэ яг тийм байм жохон зангарахтай байл. Гөө өгшөө чи улсын хурал дээр доромжсон бол улсын хурал дээр уучлахгүй. Окей гэж яах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд нөгөөдг нь ингээд айгаа за өстө дараа нь эдрэг янз бүр уучлахгүй юм байна гэж явах хэрэгтэй байхгүй тийм. Зангарахтай баймаар байна. Энэ 7 хоногт нийгмийн даатгалын хуультай холбоотой маш олон асуудлууд яригдсан. За энэ 7 хоногийн ихээр нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд инх хамгаалалтын дарга маань нийгмийн даатгалын шимтгэлийг бид нэр маш буруу ойлгож явсан талаар нэгэн үг хэлсэн байна. Ер нь бол ажил олгогч нар бол аль болохоор одоо юу гэдэг нэг алтын аваад авдрыг хайна гэдэг шиг залуу зандан насанд нь ажил хөдөлмөрийг эрхлүүлчихэд чамааг ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн эрсдэлд оронгууд чинь эсвэл одоо өтөл насанд чинь чиний тэр тэтгэвэр тэтгэмж над хамаагүй шүү гэсэн юм харигс бодлого байхгүй. Тийм учраас одоо бид нар энэ нийгмийн даатгалын шимтгэлийнхаа энэ ойлголтын нийгмийн ойлголтуудыг ер нь бид нөх өөрчлөмөр юм байна. Сайн нөгөө ерөнхий сайд ирээд нэг ашигт малтмлын одоо амнаатын татварыг ард иргэд ойлгодог юм байна гэдэгтээ яг адилхан нийгмийн даатгалын шимтгэлийг ерөөсө шимтгэл хураамж татвар гэдээ ойлгоцсон. Уг нь бол энэ хуримтлал байхгүй ирээдүйд хийж байгаа юм чи хуримтлал. Энэ чиглэлээр бид нар энэ ойлголтуудыг ер нь өөрчлөх юм зайлшгүй одоо шаардлага байна гэж харж байгаа. Оо тийм байсан юм уу дараа? Чи хуримтлал байсан юм шүү дээ. Вау! Тэгээд миний хуримтлал яг хаана байгаа юм бол би нэг харж гисэн дараа. Where is my хуримтлал? Тэ? Хуримтлал болж идэг бол нэрээ сайн л байна. Гэхдээ нэг юм тоо ах шиг байгаа өөрхий. Ингээ ороод харангууд нэг юм тоотой өөр юу ч байхгүй. Яг тэтгэврт гарах гэхээр яг би энэ тоогоо ойлголоо. Үгүй аха наа чинь зүгээр л тоо шээж байгаа. Үгүй ах нь энэ мөнгө авъя л та гэдэг. Үгүй наа чинь тоо байхгүй аха зүгээр л тоо. Яг хуримтлал бол биш. Тэгээ яг үнэндээ нийгмийн даатгал гэдэг чинь даатгал биш. Татвар болцсон шүү гэдгийг хүмүүс маш сайн ойлгоод байгаа. За дээрэс нь энэ 7 хоног татвар төлөгчдийн 7 хоног болсон юм байна.
Монголын эдийн засгийг нуруунд дээрээ үүрч яваа гол хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Тэд баялаг бүтээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр ажлын байр бий болгодог. Харин хариуд нь төр тэднийг шилдэг татвар төлөгчөөр өргөмжлөхөөс өөрөөр дэмжихгүй байна. Тэдний төлж байгаа татварыг ирээдүйд үн цэн нь өснө нэмэгдэх үр өгөөжтэй зүйлд зарцуулж байгаа эсгэд хувийн хэвшлийнхэн эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Хэлэлтийн хувьд одоо зөв зөвлөлд зарцуулах одоо энэ төсвийн урлагийн зардлууд одоо багасаасаа л гэж бодож явдаг. Хувааж хөнөгч хувьд. Эрүүл энгийн нийгмийн бүтээхийн төлөө айлуулах зөв зүйл зарцуулж байгаа байх гэж найдаж байгаа. Тэгэхээр яг хөө мэдээж Монгол улсын татвар төлрүүлсэн хөрөнгөөр Монгол улсын ирээдүйн бүтээн байгуулалтанд бол зарцуулдаг байгаа. Тэгээ бидний энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулсан бахал гэж найдаж штэ. Үр дундтай зарцуулаасаа л гэж хүсэж байна. За ингээд татвар төлөгчд маань бол татвараа маш их сайхан төлсөн байна. За нэг хөөрхөн ийм та татвар сайн төлсөн шүүгээд нэг ийм хөөрхөн нэг ийм юмар шагнасан байна. За тэгээ хамгийн гол за тэр шагнал мангал яах вэ? Гол нь энэ бидний төлж байгаа татварыг зөв зүйтэй юмд зарцуулж гин үү? Эсвэл будаатай хуурга гандангийн лавшаан зарцуулаад гин үү гэдгийг л одоо бид нар шаардаад байгаа шүү дээ, тий. Тэр чинь хамгийн чухал байгаа шүү дээ. За дээрэс нь компаниуд ер нь ямархуу байдалтай байгаа талаар улсын хурлын гишүүд нэг хэвлэлийн байгуул хийсэн. За тэр үеэр гишүүд юу гэж ярьсан гэсэн. Яг компаниуд ямар байдалтай? Яг ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж байгаа. Зарим одоо тогтмол ордог орлого буюу цалингаас бусад төрлөөс нийгмийн даатгалын шимтгэл давхар авдаг байсныг болиулж байгаа гэдэг ач холбогдол өндөртөө. За сүүлийн 3 жилийн хугацааг харахад хувийн эвшлийн улсад төлөх татврын өр 3 дахин өссөн. 1.2 их найдын татврын өртөө байсан бол одоо 4 их найд өрчөөд байна. 3 жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан. Данс хааж байгаа татвараа татж авдаг гэсэн. Өнөөдөр 22,000 данс хааж. 24 оны статистик авахад. Тэгэхээр энэ бол хувийн хвшил татвар бол асар өндөр дарамт үүссэн байгаа. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд төрж ийн гэдэг чинь мөнгөн урсгалын дутагдалд орсон татврын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон байж байгаа гэсэн. Яг үнэ. Бидний ковид гэдэг зуд нэрвсэн. Одоо яг татвар төлөгч биднийг хувийн хвшлийг за тэрнээс хойш уг нь ингээд нэг зуд болоод нэг хідэн ямаа амьд үлддэг штэ өрх явд ингээд нэг тураад эцээд одоо ингээд өвс мөвс хайгаад тэгсэн чинь тэднийгээ дахиад нэмээд дарамтлсан. Нэмээд саагаад байсан ерөөс ингээд саагаад яах вэ өвс нөөс яах вэ наад чи тэнгэрээгүй ч гэсэн бүгдээрээ саая гэд тэг нэмэж өгсөн хүмүүс. Үгүй хүмүүс нөгөө ямаанууд. Тэгээ ямаанууд нэмээд ингээд тэгээ бүр ямаанууд одоо маш хүнд байдалтай үнэнүүд ямаанууд хоньнууд ковид гэдэг зудны дараа ингээд бүр бүгд бараг хөдөлж чадахгүй тэгээд одоо нэг жоох өвс өсгөлдөө тэгэхгүй би амьдрч чадахгүй нэ гэдэг яг ийм байдалтай байгаа. Одоо нэг ойлгодог нөгөө малчтад хайртай учраас ойлгодог хэлээр нь яриад байгаа шүү. Компаниудад сэргэх боломж өгөөч. Ковидын дараах энэ үе бол үнэхээр хүнд байна. Тэрийг статистикаар маш гоё харууллаа. Хичнээн компани өртөө байгаа. Хэдэн их найдын өртөө байгаа гэж шүү. 2,000 компани дансыг хаадаг гэсэн бол одоо 20,000 болцсон байна гэж. Боддоо 10 дахин ихссэн. Тэгэд тэр дансыг нааж байгаа компаниуд чинь цаашаага дансыг наажлаар яаж үйл ажиллагаа явуулах юм бэ? Нөгөө нэг энэ тураад ингээд тураалтаа ингээд жоохон өвс өчгөлдөгөд өгөх гэж дэлэнгийн шувтаад зүгээр аа чамаас суугаарнаа гэж. Чи өвс өгөхгүй наа чи суу гарахгүй шүү дээ. Одоо би үхлээ. Агил ийм л юм бол. Тэгээ үнэхээр маш хүнд байгаа шүү. Хувийн хвшлийнхэн маш хүнд байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Эдийн засгийн хүндэрсэн байгаа. Дээрээс нь бид нар ковидынхоо шокноос гарч чадахгүй байна дарганараа. За тэгээ азар гişүүд маань хууль санаачилж эхэлж байна. Азар. За энэ нь нэгдүгээрт бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр байдаг одоо зохицуултаас иргэний хуулийн зохицуултын хөдөлмөрийн шин чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгалыг авдгийг болиулъя гэсэн юм санаа байж байгаа. Энэ нь бол Монгол хүн, иргэн хүн одоо ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо одоо 20 хүртэл хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг одоо ихсгэх, ажлын байрын үр ашгийг багасгах, дахиад энэ чиглэлээр хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо боомлох ийм арга хэмжээ болж ийн гэж үзээд энэ хэсгийг хасж байгаа. Ингэснээрээ бол иргэд хуваарь хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь заалт нь бол нийгмийн даатгалаас одоо хоол унаа, байрны
ашиглагчийн зарлалын хөнгөлөлт зэрэгээс бол нийгмийн даатгалыг авха болио гэсэн иймэрхүү одоо зохицуулт орж ирж байгаа. За 3 дахь нь бол байгууллагаас нийгмийн даатгал төлдөг одоо нийгмийн даатгалын албан журмын хэмжээг хөдөлмөрийн хөөсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсний хэмжээгээр одоо хязгаар тогтооё гэж байгаа. Вау, ямар ч байсан нийгмийн даатгалын хувьд амар том дарамт болдог хэсгүүд ч дээ. Та одоо сая ойлгосноо юм манайхаа юуг буулгаж байгааг нөгөө ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгал аваад идэг шүү дээ, тэрийг болиулж байгаа юм байна. За хоёрдугаарт нөгөө нэг хоол унааны мөнгнөөс бас нийгмийн даатгал аваад идэг шүү дээ, тэрийг болиулж байгаа юм байна. Болиулах гэж байгаа юм байна. Гэтэ яг очиод болох юм уу мэдээ. А дээрэс нь нөгөө 7 сая төгрөг хүртэлх хэмжээг одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээч нэг 700 мянга байгаа тий. Одоо бараг 800 болцсон уу? Тий. 7 сая төгрөг хүртэл одоо нийгмийн даатгалын төлөөд тэрнээс дээшээ бол төлөхөөргүй болж байгаа юм байна. Болох гэж байгаа юм байна. 40-од улсын хурлын гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан байна. Эн чинь бараг батлагдана гэсэн үг. Сайн мэдээ. Тэгтээ бас нэг юм байгаа. Энэ хэдийг би нэг юм нэмээд оруулж ирээсэй гэж бодож ирсэн. Компани төлдөг тэр татвар бол яг үндэ ямар ч хэрэггүй юм байгаа шүү дээ. Тэ? Яг үнэндээ компани тэр хүний өмнөөс мөнгө төллөө гэд нөгөө хүний тэтгэвэр дээр нэмэгддэггүй л байхгүй юу? Инх хамгаалангийн ярьж байгаа шиг те. Хэвээ бараг компаниуд нь хүнээ бодохгүй. Уу яг үнэндээ төр биднийг бодохгүй байгаа байхгүй юу? Компаниуд өөрөөхий төлөө л байгаа. Инх хамгааллын сайд таал биднийг юусоо бодохгүй. Уг нь энэ орж ирэх ёстой байсан. Тэгээд дааж одоо орж ирсэнгүй. Тэгээд нэг юм байгаа. 30 хэдэн жил ингээд алдаатай ажилласан энэ төрийн тэ энэ хамаг одоо лайланчгийг өнөөдрийн ажиллаж байгаа бид нар үүрээд байгаа. Энэ яг үндэ шудраг бус биш шүү дээ. Шудраг бус шүү дээ яг үндэ. Энэ нийгмийн даатгалын сан нурж унжаагаад бид нар ямар буруутай юм бэ? Тэрнээс болоод бид нар ингээд тартагтанд болтон шулж шүү дээ яг үндэ. Үнэн биз дээ. Бид нар ямар ч буруугүй шүү дээ яг үндэ. Тэгэл ингээд хүчээр ингээд бидний салингаас аваад. За дээрэс нь Баярмаа гишүүн бас хууль янаалж байгаа гэж байна. Одоо тухайн одоо хувь хүний орлогын албан татварыг 1% хүртэл буулгах энэ хуулийн төслийг бол бид нар боловсруулсан. Боловсруулаад D-petition буюу одоо мөн парламентын веб хуудсан дээр байршуулсан байгаа. Одоо бол нөгөө боловсруулах шатндаа гэсэн ийм статустайгаар явж байгаа. За тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо сэтгүүлч та бүгдээр дамжуулж иргэдийг бас саналаа өгөөсөө өөрсдийн бас бодож байгаа зүйлсээ тэн дээр бичээсэй гэж ингэж хүсэж байгаа юм аа. За түүнээс гадна бид нар мөн одоо өнгөрсөн 7 хоногт буюу 5 сарын 5-нд 5 өдөр байна уу? Энэ 1 өдөр байна уу? Бас мөн одоо өөрсдийнхаа боловсруулсан тэр хувь хүний орлогын албан татварыг 1% болгох төслөө засгийн газарт хөргүүлсэн байгаа. Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд оюун эрдэнэд хөргүүлсэн байгаа. Энэ бичгээр. Тийм байлгүй дээ. За ямар ч үсэн та бүхэн анзаарч байна. Ер нь нийгмийн уур амьсгал бүрдчиж улс төрийн хүрээнд дээж бүрдсэн байна. За дээрэс нь одоо бид нар татвараа багасгахыг хөдөлгөөн явуулж байгааг та бүхэн мэдчихэж байгаа бох тий. Энэ хөдөлгөөн маань ч гэсэн аюулгүй хүчтэй явж байна. Телевизүүд баг бүгдээрээ энэ татварыг буулгая гэж ярьж байна. Иргэд маань та нар бодолтой 7 хоногийн дотор энэ дээр 100 мянган санал өгсөн шүү дээ. 7 хоногийн дотор шүү дээ манайхаа. Иргэд хүсэж байна, улс төрчид хүсэж байна, бүгд хүсэж байна. Хэн хүсэхгүй байг бол зөвхөн авилгалчд л хүсэхгүй байгаа нэг. Татварын мөнгөөр бидний мөнгийг тэ гарын салаагаараа урсгадаг, нөгөө нэг давлгаатай зам тавьдаг, нөгөө боржуураа сольдог гарууд хүсэхгүй байгаа. Нөгөө нэг сумын төв дээр 2 одоо соёлын төв барьдаг нөхдүүд л хүсэхгүй байгаа шүү манайхаа. За тэгэхээр нийгмийн уур амьсгал бүрдсэн байна. Энийг ашиглаад бүгдээрээ яг одоо нөгөө гарын үсэг зуруулсан 3 татвар байгаа. Нөөтийг 50% бууруулах гэдэг дээр 100 мянган санал хүрсэн байгаа. Хүн амын орлогын албан татварыг 50% буулгах гэдэг дээр 100 мянга хүрсэн байгаа. Хүн амын нийгмийн даатгалыг 50% бууруулах гэдэг дээр 100 мянга хүрсэн байгаа. Хувь амны орлогын албан татварыг 1% буулгах гэдэг дээр бас 100 хүрсэн байгаа. Энэ гурвыгаа л бүгдээрээ барьж ивж байгаад батлуулчмаар байна шүү тий. Тэгээд татвараа буулгая манайхаа. Чадна бид нар чадна шүү. Болохгүй болж гисэн. Та яг одоо өсчихвэл UB-с рүү ороод хоолой захиалаарай. Хэрвээ та анх удаа захиалж байгаа бол танд 8,000 төгрөгийн бэлгийн карт бэлгэн төгнө.
дараагийнхаа захиалгаас та тэрхүү 8000 төгрөгөө ашиглах боломжтой юм шүү. Яг одоо та UB Eats руу ороод өөрийн дуртай хоолоо UB Eats ресторануудаас захиалаад идэх боломжтой. Мөн UB Eats ярамгийн ресторанууд бас орсон байгаа юм шүү. UB Eats. UB Eats-с хоол захиалаад 8K. UB Eats-с анхны захиалга хийгээд 8000 төгрөгийн эрх бэлгэн дав. За ингээд компаниуд маань хөрхийн амт ингээд амар турцсан зудны дараа ингээд хөл дөрөөч тогтож чадахгүй татвараа буулгачлаа гэд ингээд хүсэд байж байна. Гэтэл амар том таргалцсан төсөвтэй байгаа тий бид нар амар том таргалцсан. Энэ 4-5 жилийн хугацаанд бүр хэд дахин томорсон юм төсөвтэй байгаа. За тэгээ азар энэ жил төсвийг тансан тий алдагдлгүй баталсан. Гэтэл энэндээ нэг юм оруулж байгаа юм байна. Монгол улс түүхэндээ анхудаа алдагдaltaгүй төсөв баталсан ч тодтгол хийх хэсэг нь цаг хугацааны асуудал болсон ч сангийн яам засгийн газраас яарахгүй байгаа. Тэгвэл төсвийн тодтголыг хуулиар нөхөх аргыг сангийн яамнаас гаргаж гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд Монгол улсын гадаад үр зээлийг төсвөөс хасаж оруулна. Төлөх үрийн хэмжээ цаг хугацаанд тодорхойж цаасан дээр бичгүйтэй адил юм. Ийм байдлаар улсын төсөв явбал төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас хэтрэхгүй зэрэг эдийн засаг төсвийн тухай хуулийг зөрчсөн давсан үйлдэл болох юм. Үндсэндээ 2025 оны төсөвт бол 3 дахь удаагаар хүрч байна. 3 дахь удаага тодтгол хийх ёстой суурь зарчмын асуудлыг бол хуулийн хулгаагаар хийж байгаа энэ асуудал байна. Тэгэхээр та нарын асуудлын зөв асуудлаар нь өнцгөр нь ханд зарчмын дагуу асуудлыг хий, тодтголыг нь оруулж ир. 1000 метр дээр хуулийнх нь нэр томьёог нь өөрчилсөн зээлээ эргүүлээд төлнө. Яг сангийн яамныхны тэнэглэлээр бол Монгол улсын өртөө айл болгон үр зээлээ өрхийнхэн данснаас хасаад үр зээлгүй юм шиг нүдэ ханаад ингээ хэсэг явах юм байна л та. Тэгээ улс орноороо айл өрхөөр ингээ дампууралд орох юм байна. Ийм одоо юу гэдгийг ийм зүйлийг бол үндсэндээ би хийж болохгүй. Тэгэхээр бол би сангийн яамд хэлж байгаа зүйл бол ийм тэнэглэлээр улсын төсөвт эдийн засгт бол хандхаан болоо. Алдагдaltaгүй төсөв инфляцийн дарамтыг бууруулж мөнгөний бодлогын хүүг буурах орон зайг бий болгож эдийн засаг тогтвортой эерэг чиглэл рүү орох зорилготой байсан ч оны эхний 5 сарын байдлаар бодлогын хүн инфляц өссөн дүр зурагтай болсон. Гэтэл эдийн засгийн бодит бодлого үндэслэлээр бус хуулийн цорхоогоор төсвийг гой харагдуулахаар сангийн яам ажиллаж эхэллээ. Амар чухал юм шүү. Нөгөө өрийн таацнаас тусдан дахиад өр бий болгох ийм л хууль бий болгож штэ. За яг Тэмүүлэн гişүү энийгээ бүр дахиад наривчл тайлбарлсан. Энэ бол хуулийн хулгаагаар төсвийн тодтголыг хийх гэж асуудаг байна. Энэ магадгүй одоо юу гэдэг 3-4 их 80 төгрөгийг ч гэдэг юм уу хэр хэмжээгээр одоо юу гэдэг гадаа зээлсүнс авчин тэрийг гадна гаргаж хийж штэ. Тэр хэмжээгээр төсөв дээр орон зай үсгэхэд тэрүүгээрээ дутагдсан орон зайгаа нөхөх гэж байгаа. Үндсэндээ тодтгол хийхгүйгээр хуулийн хулгаагаар тодтгол хийх гэж байгааг бодит илэрхийл гэж бол харж байна. Маш богинохноор энэ аахгүй юу? Нөгөө төсвөө алдагдaltaгүй баталсан тэгэнгүүтээ дахиад тэрийг ингээд нөх одоо өөр гэж хэлэхгүйгээр ингээд тусад нь ингээд үрийн тааз мааснаас тусад нь ингэж гаргаж агаад тэгээд дахиад бонд гаргана дахиад үр тавина. Тэр эргээд татвар төлж бид нар төлнө. За ингээ ярьсан чинь хууль санаачлаад баг 40-од хүн гарын үсэг зурсан гинэ. За тэр хүмүүс нь бас хурал хийсэн. За газрын тос боловсролт үүдийг таавхан санаж байгаа баг. Энэ одоо 2017 онд анх батлагдаад анх 1 тэрбум доллараар батлагдаад за дараад 1.2 болоод сүүлдээ 1.7 болоод за одоо ингээ 2.1 тэрбум болсон юм чинь. Хугацаа алдах тусам нөгөө төслийн үн өртгөнд төсөвд өртгөн нэмэгдээ явчихдаг. Энд чинь юусэн нөлөөлж байгаа инфляц нөлөөлж байна. За нөгөө тээвэр нөлөөлж байна. За бас ковид бас сайн нөлөөллөө. Тэр одоо ингээ 15 жилийн дараа энэ төсөл дууснаа гэж үзвэл энэ төсөлд өртгөн хэд дахин нэмэгдэх боломжтой гэсэн. Хэд дахин. Тэндээс алдж байгаа мөнгө нь бид нар зөвхөн одоо газрын тоос босруулах үйлдвэр Эрдэнэ бүрэн хоёр өөр ашигтай төслүүд одоо тээ зүгээр энэ хоёр үндсэндээ 6 жилийн дотор өөрснөө нөхөн гэсэн ийм хоёр төсөл байна. 6 жилийн дотор. Тэгээ эргээд энэ импортыг орлох төсөл байхгүй. Одоо бид нар хамгийн их ярдсан бид нар эрчим хүчний хараат бус байдлаа баталгаажуулмаар байна. Эдийн засгийн хараат бус байдлаа баталгаажуулмаар байна. Нефт одоо бензинээ өөрснөө хийдэг болмоор байна гэж яриад яг энийг хийнэ гингүүд нь хуулийн хулгай их чана гэдэг нь ерөөсөө бол их оронч бус одоо хандлага гаргаж байна л гэж харж байгаа. Ёстой тийм биш шүү. Sorry no. Яагаад өөрсдөө танахгүй мөртлөө энэ аимшигтай данхар төрөө таньж энэ олон ажлын байруудаа багасгаж байгаа тэгвэл тэрийг санхүүжүүлдэг.
Дээрээс нэг ийм сүүлийн үед нэг ийм хандлага ажилтдаг байгаа. Яг социалист, коммунист үйлдвэрлэлийн хэрэгслийг төр дангаараа өмчлөдөг байсан шүү дээ. Яг тэрэндээ адилхан одоо бүх том төслүүдийг төр хийдэг гэсэн. Одоо саяны ярьсан тэр нефт боловсруулах үйлдвэрийн төсөл маш дампуу төсөл болж байгаа. Тинчээ очиж ажилласан хүмүүс ярьж илээ. Хөөе хоолоогоо хаашаа татгаа мэдэхгүй хоолооны тендер зарлаад хоолоо татуулсан гэж. Гүнээр тэр нь шүүхтэр яваад ингээд нөгөө мөнгө төгрөгөө авах гад ингээд бөө юм болж байгаа. Дампуу төсөл тэр дампуу төслөө дахиад үр тавьж санхүүжүүлэх гэж чинь хин ашигтай. Нефт боловсруулах үйлдвэрийн түүхий эдэн Монголд байхгүй дахиад импортлж авна. Бүр дээрээс хойш хилээд байгаа. Тэгээ энийг санхүүжүүлэх гээд үр тавина гэж сууж шүү. Юу их орон морон юу яриад байгаа юм бэ? Үр тавиал төсвийн гадуур үр тавих ийм л юм ярьж шүү. Энэ болохгүй. Тэмүүлэн гишүүний зөв дэмжиж Тэмүүлэн гишүүний таныг маш зөв юм хийж байгаа шүү. Тэгээ төр хайшин бүх төслийг хийдэг, төр бүх том үйлдвэрийг эзэмшдэг ийм социализм руу явах тухай ярьж шүү энэ хүмүүс. За дээрэс нь номтой хоёр гишүү ямар байр суурь илэрхийлсэнийг бүгдээрээ сонсон. Ер нь төрийн урсгал зардал бол арай л дэндүү байна. Оронтой бол яста хэмжээ хязгааргүй нэмэгдэж байна. Үндсэндээ ингээд татвар төлөгчд бол ерөөсөө төрийн албаны тансаглал, төрийн албаны бүдүүн бүтцийг тэжээхэн төлөөл татвар төлж байна. Татварын хувь хэмжээ буурах ямар ч одоо шинж тэмдэг энэ яригдж байгаа асуудлууд өөр гарахгүй юм байна. Ерөнхий сайд энэ ондоо багтаа татварын багц хуулийг оруулж ирнэ. Татварыг бууруулна л гэж одоо энэ засгийн газар амласан шүү дээ. Гэтэл иймэрхүү байдлаар ингээд өсвөөс гадуур асуудлуудыг шийдээд за тэгэл одоо энэ санхүү эдийн засгт асуудлууд үүсээд ирэхэд татварын одоо буурах ойлголт гэж бол байхгүй. Дахиад өшөөбөр эсрэгээр нэмэгдэж таарна. Энэ бүгд чинь төсөө бүрдүүлэхэд яах юм? Татвараа нэмжил төсөө бүрдүүлнэ шүү дээ. Тансаглал талдаа одоо өчигдөр бас нэг мэдээ сонслоо. Одоо мань мэтэн одоо нэг нүгөө хэлэхэд бас тий боломжтой ч гэсэн Lexus 600 гэдэг машины бараг үзээгүй л шүү дээ. Гэтэл тэр одоо Lexus 700 буюу одоо хамгийн үнэтэй машинуудыг хэд гурваар нь худалдаж аваад л шүү дээ. За ингээл одоо гадаад томилолт, үргүү зардал, энэ тент нэг баахан бүтэц энийгээ бол ерөөсө харахаас өөр аргагүй болсон. За энэ үднээсээ төсвийг бол бид нэр эргэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн урсгал зардлыг бид нэр танахгүй болохгүй байна. Үнэ. За ерөөсөө энэ өөрсдийнхөө нөгөө энэ амар үрлэгэн тарган төсвийг танахгүй мөртлөө дахиж нэмж зээл авна гэдэг байхгүй. Одоо энэ энэчнээс нэг ийм нюанс байгаа. Сая сонгуулийн үеэр маш хідэн тэр бомаар нь үрсэн шүү дээ. Тэ? Хүмүүсийг бүр 100 мянгаар нэг хүнд 100 мянган төгрөг өгч худалдаж авсан шүү дээ. Одоо энэ хүмүүс шархаа нөхөх гэж байна. Шархаа нөхтөө сайхан том төслүүд, мега төслүүд гэж яриад тэгээд тэнчэнээс шархаа нөхөд нэмэх нь ашгаа их гэж наадалж байна. Ерөөсөө л тийм. Түүнээс биш хэрвээ хүн хүсэх юм бол үнэхээр тэр төслүүд чиг хэрэгтэй байгаа юм бол энэ амар данхар төсөө танаач яагаад танахгүй байгаа юм бэ? Яагаад Lexus 700 аваад байгаа юм бэ хүмүүсээ? Тэгээ төсвөө тансан мөнгөөр наадлагаа санхүүжүүл битгий хуулийн хулгай хийгээд. Олоо өөр юм ярих. Нураа шинжилгээний төв маань 5 сарыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сар болгон зарласан байгаа юм байна. Та хэрвээ 2 удаагийн үндсэн багцд хамрагдах юм бол 1 удаагийн эмэгтэйчүүдийн багц шинжилгээг үнэгүй авах боломжтой байна. Хэрвээ та эмэгтэйчүүдийн багц шинжилгээнд хамрагдах юм бол бамбайн дааврын шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой байна. Тэгээд та бүхэн үнийн мэдээллүүдийг яг одоо миний хажуунаас авч болно. Тэгээд та ойр дотныхоо хүмүүс болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч ирээдүйдээ хөрөнгө оруулаарай. Нураа төв 5 сарыг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сар болгосон байна. Энэхүү утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Нура урамшуулалт сар зарлаа. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар гэдгийг та мэдсэн үү? Та 2 үндсэн багц шинжилгээнд хамрагдаад бэлгэнд ээж, эмээ, охин гэд хайртай бүсгүүчүүдэд үнэгүй шинжилгээнд хамрагдуулаарай. Цаг захиалга утас 7588 7588. Эрт илрүүлж эрүүл амьдрий. Хорвоо Монгол хүний зовлонд цадах болоогүй байх шүү. Чаажа дарга маань бас нэг юм ярьлаа.
Мэдээж олонний шүүмжилнэ. Дулаан өнөөг ямар ард түмдээ хайргүй хүн бэ? 2 дахин нэмэгдүүлэх юм байна. ПИПА ардын даасан гэдэг юм ямар цоллох байлгүй намаа. Гэхдээ энэ нөхцөл байдлыг хэн нэгэн хүн хийхгүй болвол их төвдөгтэй нөхцөл байдал руу орж байна. Ядуу гисг нь улам ядуу өндөр зардалтай байдаг. Баян чинэлэг гисг нь илүү хэм зардалтай амьдардаг ийм бүтцтэй байгаа бид нар одоо. Энийг засах юм уу гүмө гэдэг дээр бол бид нар бол эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам зохицуулахаараа шийдвэр гаргах байх. За ингээд дулааны үнийг эх жилээс 2 дахин нэмнэ. Өртөгт нь ойртуулнаа гэдэг юм ярьсан. Гэр оролтынхаа үнэтэй амьдлуудыг одоо байрных нэг гэдэг юм ярьсан. За тэгээд нэг гишүүн бас айгүй чухал асуулт асуусан шүү. Эрчим хүчний систем ер нь зардлаа бууруулах чиглэлээр юу хийж байгаа юм бэ? Нэгжийн өртөг нь өндөр байна гэд ингээд үнэ нэмчлээ. Нөгөө талдаа өртөг бууруулахын тулд ямар ажлууд хийж байна вэ? Эрчим хүчний зохицуулах зөвлөл өн тогтоодог эрх бүхий субъект нь байгаагийн хувьд яг ижил үйл ажиллагаа явуулдаг станцуудын нэгжийн өртгийг ялгаатаагаар тогтооход ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ? 1 кВт цахилгаан үйлдвэрлэлээ түгээхэд хамгийн их нөлөөлж байгаа зардал нь юу вэ? Тодорхой хариулт өгч. Эрчим хүчний салбарын өртгөө бууруулахын тулд байнга л адилж байгаа. Бүсийг чангалдаг гэдэг бол ер нь их л төгч байгаа. Одоо хардаад байгаа эрчим хүчний компаниуд дээр ТЭЦ 4 дээр жишээлбэл янз бүрийн том тендер явж байна, идэж байна, ууж байна гэдэг. Ийм байгаа. ТЭЦ 4-өөсийг өнөөдрийн байдлаар 1 кВт цаг нөгөө идэд уугаад байгаа ТЭЦ 4 маань 92.1 төгрөгөөр 1 кВт цаг эрчим хүчийг нийлүүлж байгаа. ТЭЦ 3 маань 165.9 төгрөгөөр нийлүүлж байгаа. 1 кВт цаг. Эрдэнэ төлбөрийн дулаан цахилгаан станц маань 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. За би яг тодорхой л асуулт асууад байгаа юм. Яг ашиглалтанд орсон 20 жилээр ялгаатай байгаа. Нэгжийн өртөг 50%-аар зөрүүтэй байгаа. 2 станцын хувьд. Тэгэд яг юу нөлөөлөд байгаа юм бэ? Би сайдаас илүү энэ дээр эрчим хүчний зохицуулах зөвлөл үн тогтоохдоо эдийн засаг үйлдвэрлэлийн бүхий л хүчин зүйлийг судалж иж үн тогтоож байгаа. Би илүү мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Энэ дээр яг юу нөлөөлөд ямар зардал нь илүү нөлөөлөд байгаа гэдэг дээр анализ хийсэн юм байна уу гэж асуув. За ингээд асуугаад хүмүүс яг тэгэд би өөрийн туяг нэг удаа шүүмжлээд ярьжсэн те. Энэ удаа бол үнэхээр баяр хүргэж байна. Амар сайн. Маш чухал асуудал асуусан. Өөрөө бас эрчим хүчний хүн гэдэг нь харагдаж байна. Эрдэнэтийн одоо дулааны цахилгаан станцын дарга байсан юм билээ. Тэгээд маш чухал асуултыг асуулаа. Зардлаа буулгаагүй мөртлөө үнэ нэмээд. Та санаж байгаа шүү дээ. Цахилгааны үнийг нэмүүлж аваад тэгэл алга болсон шүү дээ. Баг гэл. Нөгөө эрчим хүчний реформ байхгүй болсон шүү дээ. Одоо тэгсэн чинь буцаж үрж ирээд одоо дулааны үнийг нэмнэ гэж сууж байгаа. Яг өнөөдөр тэ энэ цахилгаан станцууд дээр хичнээн хүн ажиллаж байна. Яг дээр үеийн ардаа бүр хүү нэгдлийн үеийн усан онгоц шиг хэдэн мянган хүн ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр орчин үеийн цахилгаан станцад ерөөсө бүх юм нь компьютерчдсан 30-40 хүн ажилладаг болсон. Гэтэл манай цахилгаан станцууд ингээд яг юм биеийн хүчээр ингээд нөгөө усаа ингээд сэлүүрддэг байсан шиг хэдэн мянган бөөнөрөө сэлүүрдэж маш их хэмжээний зардал гаргадаг. Дээрээс нь өртөг гэж яриад байгаа. Чөлөөт үн байхгүй газар яг жинхэнэ өртөг тодорхойлогдох ямар ч боломж байхгүй. Нүүрсний үн чөлөөтэй биш. Тэгээд цахилгааны үн яаж өртөг тодорхойлогдох би юуээс ойлгохгүй байгаа. Ямар эдийн засгийн юм яваад байгаа. За тэгээд дээрээс нь хувийн хөвшлийг энэ салбарт оруулъя гэдэг байгаа тий. Тэр талаар бас сайд маань сая хэллээ. Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж. Өнөөдөр яг эрчим хүчний системийн ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эргэцүү орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалтын хувийн хвшил болтгол уу? Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц. Өнөөдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэгжилж чаддаг уу? Төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг нэгдсэн тогтолцоотой гэж. За нийлүүлж болно. Нийлүүлж. Буцааж аваад хэрэгэлдэг. Гэтэл эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх хүнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчөөд буцаага зарахтаа 2 дахь өндөрөөр зардаг. Энэ станц ер нь Эрдэнэт үйлдвэрийн харьяа байгаагүй бол одоо дампуурлаа шүү дээ.
Алдагдлын Эрдэнэ төлөвлөрийн ашигаас нөхөө явж байгаа шүү дээ. Тэгээ ийм байхад хувийн хвшил эрчим хүчний системд хөрөнгө оруулалт хийх үү? Эрдэнэ төлөвлөрийн дулаан захиргааны станц маань 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Өрийн төвийн гишүүний тухайд бол Эрдэнэ төлөвлөрийн одоо дэд захирал байсан хүний хувьд Эрдэнэ төлөвлөрийн станцыг үнэхээр энэ төрийн өмчтэй компани учраас бид нар Эрдэнэ төлөвлөрт нь ч өөрөөс нь 183 төгрөгөөр авчаад өөрт нь 342 төгрөгөөр өгöd байгаа байхгүй юу? Эрдэнэ төлөвлөрийн өнцгөөс харах юм бол өрийн төвийн гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд тормоогоо хой тормоогоо нөхж байгаа учраас төрийн өмчийн оролцоотой болохоор нь үеийн үед л намайг энэ сайд булгаас ч юм ийм л асуудлууд яриад явж байсан. Тантаа бол ийм нөхцөл байдал ийм байна. Амар зүг асуултсаа. Юу гэсэн үг юм бэ? Өөрөө 100 хэдэн төгрөгөөр зарчаад 300-аар буцаад өөрийнхөө зарсан юм буцаагаад авдаг гэж. Зүгээр цэвэр мөнгө угаалчтай. Одоо хэрвээ жирийн хүн ингэж хийжсэн бол энийг зүгээр мөнгө угаах гэмт хэрэгэл гэж ярьдаг шүү дээ. Тийм үст. Төр болохоор ямар ч гэмт хэрэггүй ш. Иргэн болохоор гэмт хэрэгэл явчихж байгаа байхгүй тий. Энэ бол үнэхээр болохгүй. За тэгээд ийм байна. Авилгалчсан салбар энэ салбар бол тэгээд дээрэс нь үнүүд нь ерөөсөө байнгын бариастай байдаг учраас яг жинхэнэ өртөг гэж юм энэ салбарт байхгүй шүү манайхаа. Нүүрс нь үнэн баригдсан, ажилтны цалин ингээ баригдсан, ингээд яг жинхэнэ бодит өртөг гэдэг юм бол энэ ч тодорхойлох ямар ч боломж авахгүй. Ямар ч энгийн эдийн засгийн ойлголттой хүн хэлнэ. Тэгээд энэ авилгалцсан салбараа цэвэрлжиж үн нэмээч. Тэгээгүй байхад үн нэмж байгаа бол энэ зүгээр элс рүү ус хийж байгаатай ямар ч ялгаа байхгүй. Энэ яг л татвар шиг үйлчлэнэ. Өөр юу ч болохгүй. Авилгалсан салбар яах юм тэгэл улам илүү мөнгө л нэхнэ шүү дээ. Цалгааны үнийг нэмээд та яасан алга болсон шүү дээ дарга. Яг тэр шиг юм болно. Тэгээд энэ 7 хоногт дулааны үн 2 дахин нэмэх талаар ярилцсан байна. Ирэх Бямб гарагт буюу 5 сарын 17-нд үндэсний цэцэрлэг түрээлэнд Европын өдрүүд 2025 болох юм байна. Монгол улсад байгаа Европын холбооны элчин сайдын яамнууд нийлээд үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр өөрсдийнхөө улсуудыг та бүхэнд сурчлах, таниулах, за дээрэс нь Шенгений визтэй холбоотой мэдээллүүдийг өгөх ийм гоё өдөрлөг болох нэ. Тэгээд Бямб гарагт та бүхэн үндэсний цэцэрлэгт хүрээлнийг зориорой. За тэгээд энэ өдөрлөгийн үеэр 70 гаруй асарт Европын холбооны улсууд та бүхэнд өөрсдийнхөө ямар хоол иддэг, ямар соёлтой, за дээрэс нь Монголд хэрэгжүүлж байгаа ямар хөгжлийн хөтөлбөрүүд төслүүд явуулж байгаа юм бэ гэдгээ та бүхэнд танилцуулах юм байна. Дээрээс нь бүтэн өдрийн турш тайзан дээр янз бүрийн урлагийн хөтөлбөрүүд явна. Энэ өдөр Playtime-ийн stage take over болох юм байна. Юу болох вэ гэхээр Playtime дээр болдог хамтлагууд, DJ-нэр ирээд бас тоглоно гэсэн үг. Та бүхэн 5 сарын 17-нд Европын өдрүүд 2025-д ирж оролцоорой. Үндэсний цэцэрлэг түрээлэн дээр болох юм байна шүү манайхаа. Баярлалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Европын өдөрлөг илүү өргөн хүрээнд цоошин өнгө төрхтэйгээр үндэсний цэцэрлэг түрээлэнд 5 дугаар сарын 17-нд зохион байгуулагдана. Европын соёл, олон улсын төсөл хөтөлбөрийг танилцуулж, сонирхолтой тайзны үзүүлбэр, хамтд хоол, залуучуудаа зориулж тохижуулсан хэсэг та бүхнийг хүлээж байна. EU Day 2025. Өнгөрсөн 7 хоногт нэг сохтуу бацааны бичлэг гарсан те. Би үлээхгүй л шүү дээ. Нэрээ ч бас хэлэхгүй. Яагаад? Энэ огийн миний нэр дээр ч байдаг машин биш. Би зүгээр эрхээ асуусан ч яг эрхээ асуулаад нэг өгсрэл юу яа нэг 500 мянгаар торгуулна. Би зүгээр тэр торгуулаа өгчөө явчих гэдэг юм шүү. Ачаа яв. Би зүгээр маргааш өөрөө биш маа гэхэд ээжээрээ зүгээр гаргуулчихна. Энэ чинь шүү хурал морлоор оруулан чиг шиг оруулж чадахгүй үлчиж байна. Том бацаа. Манай ээж том шүү. Чадахгүй чи гэдгсэн. Тэгээд a few days later. Би 2025 оны 4 сарын 25-наас 26-ны шилжих шөнө цагтуугаар тээврийн эрсэж жолоодож байгаад баригдсан. Тэр үедээ цагтуугийн алдаанаас олж маш их буруу үг хэлж нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлсэн. Тэгээд цагдаа болон төрийн албан хаагчид барьж аваагүй
бол би согтуугаар жолоо барьж яваад осолд орох юм уу, хүн дээр жалах тийм хэрэгүүд хийж болох байсан. Таслан зогсоосон цагдаагийн албан агчдаа баярлалаа. Мөн нийгэмд буруу мессеж, буруу хандлагыг үзүүлсэн намайг уушлаарай. Йоо! Гүлэг болсон шүү дээ. Та нарт таан баярлалаа. Би өстө балархаар байж гэдэг. Манайха согтуугаар машин барихад болчих. Тэгэл болоо. Би сая балаа бас өнгөрсөн 7 хоногт бас халтсан скутер барьж яваад. Азар скутерийн цагдаа зогсох ингээ унсан энэ гар мараа халтсан чаа. Тэгээд би ч гэсэн одоо бас өөртөө хэлээд амраа чи болохгүй, чи ингэж болохгүй, чи машингууд скутер ч барьж болохгүй гэсэн. Тэгээд би одоо архинаас гарах гээд хичээж байгаа шүү манайхаа. Тэгээд дэмжээрээ арх уучаад би тийм машин бариараа манайхаа. Гүлэг шоосоо. Манайха улс төрийн намын тухай хууль шинжилгэсэнтэй холбогдуулаад манай нөгөө либертар нам чинь бүртгүүлж чадахгүй яваад байгаа шүү дээ. Тэгээ бид нэр дахиж бүртгүүлэхээр шийдсэн байгаа. Тэгээд дараа 7 хоногоос намын гишүүдийн бүртгэл 3 газар явж байгаа. Тэгээд энэ 3 газрын хаягийг энчээ байршуулчих. Тэгээд та бүхэн ирж бүртгүүлээрээ бид нар 3-3 хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байгаа учраас энэ удаа аль болох алдаа гарахгүй ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө тий хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмждэг бол хүрээ дээрээ баярлалаа. Либертар нам дахин байгуулагдчих. Дахин байгуулагдаа манайхаа. Өстө нөгөө хөргөө зовсон хүмүүс байгаа шүү дээ дүцнийхэн гээд. За энэ дүцнийхний талаар хүний эрхийн үндэсний комиссийн бас тодорхойлт гаргасан байна. Шаардлага өргүүлсэн байна. Дараах арга хэмжээ авахыг нийслэлийн засаг даргад зөвлөж байна. 1. Дүүрэг тус бүр гомдол гаргаж буй иргэнээ хүлээн авч уулзалт зохион байгуулах, дүүргийн зүгээс тавьж буй санал, ажлын байр, дэмжлэг үзүүлэх боломжоо танилцуулж зөвшөлтсөд хүрэх бүх талын арга хэмжээг авах. 2. Сонсох ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж бэлтгэл ажлыг зохиг ёсоор хийж аливаа эрсдлээс урсан сэргийлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээ аваагүй хүний эрхийн зөрчил гаргасан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох. 3. Нийслэл дүүргийн төрийн байгууллагын албан агчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт соён гэрээлийн үйл ажиллагааг шарт дараатаагаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ингэж үтсэн. За ямар ч байсан хүний эрхийн комиссийн маань дүгнэлт гаргаад за ингээд шаардлага хүргүүлсэн. За түцнийхэн гадаа нь бас жигсчихсэн, өсөглөн зарлцсан байгаа. Тэдгээр хүмүүсийн яриг сонс. Тий, тэгээд би 16 сая 800 авч ирсэн. Тий, 22 онд 16 сая 800 авч ирсэн. Бас л би үр зээл тавьж авч байгаа шүү дээ. Тий, одоо хүртэл банк дуусаагүй байгаа. Банкны өртөө одоо ингээд бид нар сар гарan шууд түүцээ ажиллаж чадахгүй одоо ингээд тий хураалгацсан юм байгаа болохоор ард гэр бүл үр бүгд гээд хэцүү байгаа байхгүй. Энэ дотор маш олон иргэд нөгөө аппликейшны зээлтэй болон одоо банкуй санхүүгийн байгууллагаас өдрийн зээлтэй иргэд маш их юм л да. Тэгэхээр таны хувьд ер нь ийм зээлтэй юу? Өдрийн зээл чинь хүүн маш өндөр шүү дээ. Тийм. Миний хувьд болохоор яг өдрийн зээл аваагүй л дээ. Би голом танктай харьцдаг. Голом танкныхаа зээлийг л авсан байгаа. Гэтэ одоо голом танкн дээр би 40 саяын зээл. Өдрийн зээл бол одоо миний хувьд бол одоо өдрийн зээл бол миний хол одоо нэг аппликейшн 30-550-ыг татна, нэг нь болохоор 101 мянгаар ингээд 130-550-ыг өдөр болгон татуулдаг. Би болохоор 5 сарын 2-нд түүцээ ачуулсан. Гэхдээ намайг ачихад бол бүр хүнлэг бус бүр ломоор эвдээд намайг дөрвөн мөчлөөд бүр миний хөл гар хүүх няц үс гэзгнээс зулгаагаад ийм хөө байдалтай ачуулсан байхгүй. Тэгээ гол нь манай түүцээг авч явчаад одоо бараа мараа тэр чигтээ дотроо байгаа. Тэр бараа гэхэд одоо жишээлбэл та нөгөө хүмүүс нөгөө паданаар зээлээр авчихсан. Паданаар авцаа одоо жишээлбэл дөнгөж сая залгаал та яасан бэ? Бараагаа авчирч өгөх гэж мөнгө өгөх гэж нүгэл би бол бараандаа хүрээгүй байгаа. Би өөрөө угаасаа 5 сарын 22-нд хагалгаанд орох заалттай юм. Тэгээд бичгээс авч чадахгүй одоо ингээл хэд өдөр сууж агаад хариугаа авч байна. За ингээд түцнийхэн маань ингээд гадаа чигсаад байж байна. За ер нь гадны орнууд төц байдаг юм уу юу гэдэг бүгд харагддаг. Сөүлийн гудамж түцийн төцүүд бол олон жил болж байна. Ажил. Сөүл төц байна дарганараа.
Өө ер нь баг манай төцснээс жоохон гундуух юм биш үү? За би бол Мадридд явж байхад бол бүр энээс гундуухан сонины төцнүүд нэлээд олныг харчихсан. Яг Мадридийнхаа төвдөө ингээл төцнүүд нь байж л байдаг. За Шанхай яг төв гудамж шүү дээ нөгөө нэг ажилчдын билүү нөгөө талбай руу явж байхад байдаг. Шанхай төв гудамжинд миний мэдхээр 5 төц бол ямар ч асуудалгүй жижиглэнгийн бараа зараад байж л байсан. Гэх мэтчэн тий. За Нью-Йоркд бол тэгэл нөгөө нэг жижигхэн хоттойгоо барьсан нөгөө тэрэг мэрэгэн дээрс манай осор жамаа шиг нөхдүүд битүү. Тэр зүгээр л явж байна. За Бангкокыг бол бүр яриад чирэхгүй бах тий. Хаасайгүй түүц бүр ингээл орой олонгууд л ерөөсөө ингээл хамаг юмаа ил гаргаад тэгэл шүнжэнгөө night market гэл нөгөө хүмүүс нь ч айгүй гоё баяртай ингээл яадаг. Нямбатрын хувьд бол болохгүй. Ааж болохгүй. За нэг юм. Хоёр дахь нь өнгөрсөн 7 хоног явсан ер нь ингээд аж ахуй нэгжүүдийн хувийн өмчийг дээрэмдэж эхэлж байна. За энэ 7 хоногийн 5 дахьд нэгэн бичлэг олонний анхаарлыг татсан юм байна. Одоо энд ингээд манай газар байна. Ингээ баахан цагдаа нар ирсэн. За ингээ хурааж байна. За энийг нөгөө нэг сая бид хэд сайт дуудаад туг цэг эмээнийг дуудаад ингээд сурвалжлуулсан боловч тэр туг цэг эмээний доор ерөөсөө зүгээр ингээд нийслэлээс тоолууд ажилуулаад доор нь амар худлаа зөвшөөрлгүй газар яасын хийсний газар гэдэг. Манайхан энэ тавыг та бүхнээс гуйж ширлээд өгөөч. Энэ бол зүгээр хууль бус дээрэм явж шүү манайхаа. Хууль бус дээрэм явж байна. За ингээд энэ бичлэг бол маш олон хүн одоо шеэрлсэн ийм бичлэг болсон. Өнгөрсөн 7 хоног санаж нь таад нэг илэгний эмчийн одоо засч авсан газрыг дээрэмдэж байгаа үйл явдлыг харуулсан тий. За би бүр амар сайн санаж байна. Тэр газар 90 онд хаягдаад дотор нь ингээ битүү одоо шувууны сангас мангас болцсон цонх монгочгүй тийм газар байсан. Тэрийг одоо тэр илэгний эмч аваад сэргээсэн. Тэгсэн чинь тэрийг очиод дээрэмдсэн байна. Яг очиж дээрэмдэж байгаа бичлэгийг үзсэн тий. Одоо яг ийм бичлэг хотын төвд явагдаж байна. За тэгээд очиод ямар шаардлага тавьсныг үзсэн. Энэ засаг даргын захирамжаар энэ хүнд манай нийслэлийн байгууллага энэ байгууллагын даргад энэ зөвшөөрлгүй барилга байгууламжийг буулгах үүрэг даалгавар өгсөн. Тэгээ яагаад аж ахуйн нэгжил манай утас байгаа шуудангаар та нар хаягийн мэдээд явуулж иж яагаад бид нар руу уцтаад офис дээр уулзахгүй байгаа юм. Явуулсан, ирж уулзсан. Би уулзаагүй гэж хэлээд хин уулзсан надтай түл хэлчих. Нийслэлийн засаг дарга тантай уулзсан гэдэг байгаа шүү. Уулзаагүй гэж хэлээд дээ шүү дээ. Нийслэлийн засаг дарга уулзсан шиг уулзаагүй шүү дээ. Би бүр хараачгүй гэжсэн чинь тийм ийм хин засаг дарга байсан болоо ингээд. Би уулзаа. Энэ зүгээр ингээд олон нийтийн хэрэгслээр шууд худал мэдээлэл дамжуулж байгаа юм. Энд чи одоо эрүүгийн гэмт хэрэг шин. Зүгээр нэг сэтгүүлч ингээд ярьсан мөн шууд эрүүгийн ял авж байгаа. Шууд ингээд ямар ч асуудалгүй ингээд худал мэдээлэл тараагаал засаг дарга чамтай уулзсан шүү дээ. Уулзсан гэл амар хэрүүлж залуу лээ. Амгалан гэл үгүйглэн үнэн гачсан гарсан. За тэгээ хуульч нь юу гэж хэлснээс сонсон. Газар эзэмших эрхийн гэрчлэгийг цуцлсан шийдвэр бол өнөөдрийн хүртэл аваагүй. За нэгдүгээр, хоёрдугаар зөвшөөрлгүй барилга байгууламж гэж яриад байгаа. Энэ 2020 оны одоо хотоогоо бүгдийн газрын дарга тулга гэдэг юм хүний тушаалаар одоо олгогдсон. Барилгын ажлын зөвшөөрлөгийн гэрчлэгээ одоо өнөөдрийн хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа. Тэр гэрчлэгийг мөн хүчингүй болгосон талаар Оргил МГ гэдэг компанид одоо яг хууль захиргааны ерөнхий хууль одоо бусад хууль тогтоомжийн дагуу мэдгдсэн ийм процесс ерөөсөө явагдаагүй. Тийм учраас бид нар одоо энэ бол одоо нэгдүгürt энэ одоо юу гэдэг албатанд буулах ажиллагаа бол өөрөө 5 сарын 7-нд одоо газар эзэмших эрхийн гэрчлэг цуцлсан шийдвэр гарсан бол энэ бол хууль заасан газрын тухай хуулийн 56 57 дугаар зүйл заасны дагуу 90 хоногийн хугацаанд одоо газар чөлөөлөх процесс явагдах хэрэгтэй. Түүний дараа албан чөлөөлөх процесс явагдах юм л хуультай шүү дээ. За ингээд хуульчийн тайлбар ингээд явсан. За тэрэнд нь ямар хариу үзүүлсэн юм бэ? Чи буруу ойлгоод байна. Та нар би өмнөх ирсэн хүмүүс тэгээд биднэрт та нарт энэ барилгыг буулгана гэдэг 5 сарын 1-ээс хойш 7 хоног хүлээлээ одоо болоо. Бид нэр нийслэлийн засаг даргын захирамжийг биелүүлнэ. Ямар 7 хоног өгсөн? Биелүүлнэ. Та ингэж те хүмүүсийг хууль зүйн буруу ойлголттой өгүүлж янз янзын хүн авчирч төрийн үйл ажиллагаанд саад очруулсан та өмгөөлөгч гэж хин хэлсэн. Янз янзын хүн компани хүн яриад байна. 5 сарын 1-ээс хойш энэ төрийн үйл ажиллагаанд саад очруулж янз янзын эсэргүүцэл үзүүлж байгаа. Та өмгөөлөгч гэж хин гэж хүн байна.
Түмэн баяр гэж өмгөөлөгч юм гээд. Түмэн баяр өмгөөлөгч би зах байгууллагад нь ханднаа. За юу. Ямар тэнэг стаа. Ийм жигэн малнууд Улаанбаатар хотод ажиллаж штэ. Ямар ч аргумент нөгөө өмгөөлөгчүүд амар гоё ингээ хууль зүйн аргумент хийсэн чинь манай ямар ч аргумент авахгүй. Би зах байгууллагад нь хандна гэж яаж. Тэгэд нэг хамгийн амар болж байгаа үйл явдал нь юу гэж шүүхийн шийдвэртэй газруудыг очиж хурааж авч байгаа. Шүүхээс дээр гарцсан. Тэгээд цагдаа нартай очиод ерөөсөө шүүхийн тэр шийдвэр мэдвэр хийн ч хамаа авахгүй. Бүр газрын гэрчлэгээтэй огт нь очиод хураагаад авч байгаа. Тэр энэ зүгээр анархизм явагдаж байна манайхаа. Энэ юу нөгөө дарангуул жинхэнэ дарангуул ч Улаанбаатар хотод ирсэн байна. Юу фашизм, юу нацизм. Зүгээр очиод хөрөнгөний хураадаг болсон ба шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Энэ бол бүр үнэхээр аимшигтай зүйл болж байна. Тэгээд ямар ч аргумент байхгүй нэг ийм боловсролтой ч юм уу, боловсролгүй ч юм уу мэддэхгүй нэг ийм нөхөр очиод ингээл зүгээр хэрүүл хийж байгаа л газрыг ингээл хураагаад авчихсан. Тэгэд хэрвээ шүүх мүүхээ ингэж одоо шүүхийн шийдвэр хамаагүй зүгээр цагдаа авчид хураадаг болчихмол одоо бид нар байгалийн хууль руугаа шилжих юм уу? Тэ хин хүчтэй нь хин зэвсэгтэй нь одоо өмчөө хамгаалаад үлддэг. Одоо яг нөгөө 1600 оны Америк шиг болох юм бид нар. Wild West болох юм уу? Энэ хуулийн байгууллагууд яагаад энэ шиг анхаарал хандуулахгүй юм? Бүхэл бүтэн шүүхийн шийдвэртэй газрууд руу ингээд энэ эрүүл өвчтөнд мэддэхгүй нөхөр дайрж ороод шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт хураасан тэр байшингийг бүгдээр харсан шүү дээ, тий. Тэгэд энэ үзэгдэл одоо энэ анх удаага биш, энэ мараг 4-5 дахь удаага юм явж байна. Дээрээс нь түцнийхэн мэн. Тэгээд манай монголчууд ямар амар ийм дорой бүр дээрлгүүлээ сурцсан юм бэ? Та нар боддоо 1300 түц хураасан гэсэн. Зүгээр нэг түцнээс нэг хүн ирээл талбай дээр жигсэл та. Энэ болохгүй. Бидний амьдралыг нурааж штэ. Бид нар өөрөө төлж чадгаа болчлоо. Талбай дээр 1300 хүн ирээд зэгсгад үнэхээр бүр айн штэ эднэр. Тэгээ энэ хүмүүс яагаад дээрлгүүлээд ингэ байгаад юм бэ? Нямбаатрыг огцруулах жигсаал мэгсаал цуглаа хийгээч энэ чи хуулийн дээр шүүхийн дээр гараа суучдаг штэ наад өчөө. Тэгээ өнөөдөр энэ түцнийхний энэ хүмүүсийн газрыг хурааж байгаа бол маргааш чиний ч гэсэн одоо энэ хүмүүс яг ингээл үзээ сууж ирсэн яг та бүхэн шиг. Энэ сайхан түц хурааж ин дөө. Энэ амралтын газар урж байна. Яах вэ? Би биштэй гэж сууж ирсэн. Тэгээ өнөөдөр энэ хүмүүсийн толгой дээр нэрч байна. Монголд хууль шүүх гэж байхаа болсон байна. Анархизм, Нямбаатрын анархизм Улаанбаатарт ноёлж байна гэсэн. Харамсалтай. Нөгөө 20 цагтаа эсвийг зодоо шууд цагдаагийн хийгээд аваад. Харин энэ тийм л шүүхийн шийдвэртэй ийм газар багтал юм байна. За Нямбаатар гэдэг хүний анархизм дур зориг Улаанбаатар хотод үнэхээр үйлчилж байна. Дуртай юм ааж байна. Улаанбаатарыг үнэхээр бэрх болгож байна. Хэлж ярьж байгаа хүн гэж алга, сөрөг хүчинж гэж алга. Бүгдээрээ бөөндөө хамтдаа нэг хүнжилд орцгоодсон шүүмжилдэг хүн гэж байхаа болсон. За тэгээд өөрхийн нэг хүн айж майжгаад нэг юм хэлжээ. Би Нямбаатар дарга ирэх болгондоо сайхан мэдээлэл дуулгадгийг. Тэр нь сайхан байгаасай л гэж бодно. Ер нь одоо энэ Улаанбаатар хотын төвчрлийн асуудал үнэхээр хүнд байгаа. Хин ч ойлгохгүй ш бүгдээрээ ойлгоо. Ганцхан биднэрт хэрэгжүүлэх чадамжийн асуудал, хүний нөөцийн асуудал чинь үнэхээр асуудал шүү. Нямбаатар дарга би таныг байгаад тэр үнэхээр хэлмээр байна. Энд байгууллага хариуцж байгаа энэ зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд газар алууд дэлцийн дарга нар чи маш хүнд байна шүү. Бичиг цаас боловсруулалт үг яриа энэ ажлаа мэдж байгаа байдал энэ төр үнэхээр гологдож байна. Тийм учраас одоо яах вэ? Хурдан дүргийн хүний нөөцөө чадваржуулах асуудал төр дарга илүү анхаараасаа. Энд чинь нэг Нямбаатар биш 10 Нямбаатар 20 Нямбаатар ингээд зэрэгцээд оволцоод ингээд ажил нь явж явах шүү дээ. Дарга одоо ингээд бүх юмд өөрөө ингээд яваад байгаа юм уу? Юу яа колончлдог машин бүтээх юм уу? Ингээд Нямбаатрыг 10 шиг хийгээд тэгвэл бүр Улаанбаатар хот улам хурдтай сүрэх бах тий. Хөөе юу 10 дахин хурдтай сүрээд нь шүү дээ. Ямар гоё юм бэ? 10 Нямбаатартай болчих бүр гоё юм гэдэг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг бичиг үсгийн чадвар байхгүй, хуулийн мэдлэг байхгүй. Ийм хүмүүсээр тойруулсан бүгдээрээ яг улаан хувьсгаж коммунистууд ингээд тойруулсан. За яг жинхэнэ Улаанбаатар хот маань яг ямар хөө байгаа бүгдээр. За Улаанбаатар хотод 50 алхах нөхцөл алга байна. Явган хүний зам хуурчирсан зассан алхахад тухгүй. Скутер дугуйнд дайруулах магадлалтай ихэмт асуудлууд явгнаар зочиж байгаа иргэдийн эрхийг зөрчсөөр байна. За одоо та бүхний харж байгаачлан
ундуу сундуу батасаад ихтэй тоглоом тоглож байгаа юм шиг тойж гардаг, давдаг, нүксүв ихтэй ухсан, эвдэрсэн ийм зам бас асуудал юм аа. Тэгээд алхалт бэрх байна. Тэгээд нөгөө өндөр настай хүмүүс чинь тэрэгэнцтэй хүмүүс явахдаа хэцүү шүү дээ тий. Ягчин ч гэсэн ингээд тэрэгэнцтэй хүн түрээд ингээд явхад бас ингээд гудчаад түдчээд аюу хэцүү байдаг байсан шүү дээ тий. Би өөрчилж чадахгүй шүү дээ. Шууд ингээд хараад тэнгүүд алхаж явж байгаад гутал ингээд муухай болох, за зүг хальт гараад тийш явах шүү дээ. Гутал муухай олох, шаагаан болох ч юм уу тиймэрхүү асуудал бол үүсэх боломжтой. Тий. Бэртэл угаасаа би бас өртөжсэн л дөө. Тий. Шинэ тэрнийхээ талаар илүү. Шаагаан болтолж исэн л та. Тэгээд яг замаас болоод нэг хитрхийн нэг зам нь овор тогоор байсан. Тэрнээс болоод нэг тийм болж исэн. Тийм. Улаанбаатарын зам таны шагааг мулчаана. Яг хийх ёстой юмаа хийхгүй, хийх ёсгүй юмаа үнэхээр сайн хийж байгаа шиг тийм. Хулгай дээрмээ бол хамгийн сайн хийж байгаа шиг байна. Харин Улаанбаатар хот мөн 100 задгаа 60 хагархаа байна. За тэгээд дээрэс нь энэ 7 хоногт бас дулаалгатай байшингийн одоо үзэсгэлэн худалдаа нөгөө том мега майханд гарсан байна. За тэр үеэр хүмүүс юу ясныг сонс. Тэгэхээр Нямбатар дарга маань бол нөгөө зүүдлэн зүүдээ их ярьдаг хүн шүү дээ. Урд шин нэг юм зүүдлээд маргааш нь тэрийгээ шууд ярьцдаг. Тэгсэн байх гэж найдаж байгаа. Өөрөө гэр оролт өсөөгүй юм шиг, тийм ээ? Гэр оролтоос сонгогдоогүй юм шиг, гэр оролт ажиллаж амьдарч байгаагүй юм шиг, тийм ээ? Тийм одоо гэр оролтыг устгах, гэр оролтын газрыг бол дээрэмдэж авах зорилготой тийм үг хэлүү гэж харж байгаа. Тэгээд одоо иргэд ингээд бүр эргэлзээнд орсон ш тэр үгнээс хойш. Үгүй мод тарих гэсэн чинь. Үгүй нөгөө Нямбаатар чи ирээд дээрэмдээ авчвал яах юм бэ? Хэрэг байгаа юм уу? Байшингаа дулаад ихээр үгүй Нямбаатар чи ирээд буулгачвал яах юм бэ? Ингээд гэр ороолынхын чинь хацсан шалаанд орчлоо штэ. Ийм одоо тэнэг гэх юм уу? Одоо бодлогогүй гэх юм уу? Ийм үг одоо хотын дарга хүн хэлж болохгүй штэ. За нэг иймэрхүү сүүлдээ иргэд бүр айж штэ. Мод тарьчвал модын монч дээрэмдчих магадгүй болий гэд тэ. Иймэрхүү байдлаа. За тэгээд Нямбаатарын инфлюенс бас бусад хотын дарга нарт нөлөөлж байна. Хот ч байхдаа Эрдэнэт ч одоохондоо хотын статус аваагүй байгаа. Эрдэнэтийн одоо засаг дарга ямар хөө байдалтай вэ бүгдээр харъя. Хот шүү дээ. Энэ минийг янз л гээд нийт эзэмшний талбай тогтчулж болно үстэй. Энэ хүлээх засахын асуудлаар яасан уулзсан юм. Хамгийн хөл хөдөлгөөнтэй газар нь хүнсний аюулгүй байдлаа хангаж байгаа юм уу? Ариун цэврийн байдлаа хангаж байгаа юм уу? Мэргэжлийн байгууллагуудад дүгнэлтийг гаргуулчихсан. Гаргуулсан тэгээ хангаж байгаа юм уу? Ажиллаж болох юм уу? Ажиллаж болох ч бол нийт эзэмшний талбайгаа цэвэрлэл гэж хэлэлтэй. Тогтчуул гэж хэлэлтэй. Одоо энэ цаг маркет болж байгаа шүү дээ. Өөрчлөлт янзлаар. Бид нар яагаад болохгүй байгаа? Энэ хот дотор энэ багийн ажлын албатай шүү дээ. Танаа багийн ажлын албаа яваал та. Энийг гоё болгоод энэ минийг янзлууд гэл ингээл тэгвэл зөндөөл юм bijдэг шүү дээ. Энэ минь хүртлээрээ ингээд гадналаа тогтчуулаа. Тэгээ эднийх бол зам тавих бүрэн болчих шүү дээ. Энэ минийг хүртлээгээ зүгээр яхаа. Янзлуулж болно л доо. Би эхлээд энэ бичлэгийг үзээд нөгөө Нямбаатарыг моклоод байгаа бичлэг байна гэж бодохгүй юу? Тэгсэн чинь яг дундаас нэг л биш байгаа. Нэг хошуу урлагийн нөхрөл бас ингээл Нямбаатарыг дуурайгаал те моклол нэг юм хошуу үзүүлбэр үзүүлээд ингэж бодсон байхгүй. Тэгсэн чинь энэ ерөөсөө ч тийм байгаагүй. Яг жинхнээсээ C copy байсан. Нэг A copy, B copy гэж хэлдэг шүү дээ. C copy гэдэг яг 91 копинууд гэдэг шүү дээ, тэ. Луис Бойтон гэж хэлсэн дээ. Яг тийм копи. Тэгснэ хамгийн сүүлдээ санаа уганч болно л доо. Энэ залуу өөрөө амар олон жил Эрдэнэтийн иргэдийн төлөөлөгчтэй хуралд байсан юм билээ. Өөрөө олон жил удирдах албан тушаалаар ажилласан. Тэгээд та бүхэн харж байгаа үстэй бас л ялгаа авахгүй 100 задгаа 60 хагархаа хаасаагүй эвдэрсэн, хэмхэрсэн, хугарсан, далийсан, бүлтэрсэн юм уу те. Тэгэд энэ олон жил иргэдийн төлөөлөгч хийж байхдаа яг ямар атцаа хийж исэн юм. Тэгснэ инээж ярьж мэрэн шүү те. Тэгээ өөрөө олж байгаа итгэлгүй байгаа юм. Яг болно л таа. Тэгээд Нямбаатар дарга шиг болох арай болоогүй байна. Тэгээд одоо тэгээ энэ эрх мэдэл авах нэг жоох удуул бас болно шүү дээ. Бүр сүултээ ингээд солиорч молиорч шүүх ямар амаатай ингэж солиорох магадлал өндөртэй. Тэгээ эрдэнэтчүүдээ наад хүнээс солиорхоос өмнө хазаарлаж аваараа бид нар энэчээ баларч шүү монголчуудаа. За одоо шууд гэгэл гэвчдэг.
Ингээл дуусчлаа манайхаа. Яг хоёр мэдээгоо тэрийг үзчих юм уу? За амар баясгалан үзчихье тий. Тэгвэл амар баясгалангийн хүн ирсэн сууж үл яах. За бодлоо. За. Энэ 7 хоногийн сүүлээр Монгол банктай холбоотой, банкны хэрэглэгчтэй холбоотой Улсын хурлын дарга маань юу гэж хэлснийг сонсъё. Ерөөсөө өгдөг арилжааны санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудын олгодог зээлийн сонирхол нь богино хугацааны өндөр хүүтэй хэрэглээний зээл болсон. Бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл дээр анхаарал хандуулдаггүй. Зарим том банкуудын нийт үзүүлж байгаа үйлчилгээ зээлийнх нь 70% нь хэрэглээний зээл болоод төвөрцөн. Тэгэл нэг зээлээс зээлийн оронд зээлийн дарамтны дунд нийгэм тэр чигээрээ явж байна. Төрөн ч гэсэн тэр дарамтанд орцсон. Тэр энэ асуудал дээр нэг онцгой анхаарч ажил хийх сэдвэр дургаа. Энд дээр анхаараарай. За нэг юм үг хэлсэн. Тэгээд яагаад банкуд хэрэглээний зээл өндөртэй байгаа вэ гэж хүмүүсийн цалин амьдралд нь хүрэхгүй байгаа хгүй дарга. Тийм учраас хэрэглээний зээл аваад байгаа. Түүнээс цалин амьдралд нь хүрдэг усмал хинч хэрэглээний зээл авахгүй. Хэрэглээний зээл аваад хүмүүс хуримтлал хийж чадахгүй байгаа учраас зээлийн хүү өндөр байгаа. Нөгөө зээлийн их үүсвэр чинь үнэтэй олдоод ийн гэсэн үг байхгүй юу? Хуримтлал хүмүүс хийхгүй байгаа учраас хуримтлалын татахын тулд нөгөө банкнууд чинь өндөр хүү амлаж байна. Яг тэгвэл хуримтлал эрэлттэй байна гэсэн үг. Өндөр хүү амлаж байгаа учраас тэр хүүгээс гарч байгаа зээл бас өндөр байна гэсэн үг. Энэ амар энгийн эдийн засгийн ойлголт. Танд эдийн засгийн зөвлөх гэж байдгүй. Байдаг бол тэр хүн нь хилээд өгөөч наад хүндээ. Уг нь улсын хурал энийг багасгах боломжтой. Татврын хуулиа багасгаж болно те. Мөнгө хэвлэхийг одоо багасгаж болно. Яг гэвэл төв банк таны доор байгаа. Гэх мэтлэн маш олон эдийн засгийн аргууд байна. Тэгэхээр асуудлын гол нь банкнууд биш. Тэнцэнээс зээл аваад байгаа хүмүүс ч биш. Гол нь манай төр ямар ч бодлогогүй эдийн засгийн ямар ч мэдлэггүй анхан шатнаш мэдлэггүй байгаагийн хамгийн гол одоо юу гэдэг те шалтгаан нь ийм байгаамаа. Ийм учраас бид нар хэрэглээний зээл авч байгаа. Ийм учраас бид нар өндөр хүүтэй зээл авч байгаамаа. Тэгээд маш энгийн эдийн засгийн хичээл зааж өглөө шүү дараа. За ингээд энэ 7 хоногийн weekly show арайч дуусаагүй байна. Гэгээлэг мэдээг үзцгээе. Пакистан улсын олон мянган дагагчтай аялагч Монгол улсаар аялсан бичлэгээ цахим орчинд байршуулжээ. Хөдөөгийн малчин айлуудаар явахдаа зам асууж амралтын газар сургалан яваа бичлэг нь тун хөгжилтэй. Түүнийг Баян Улгийн аймагт очих үед бороотой хүүт өдөр таарахад малчин айлынхан урайлгхан хүлээ авчээ. Монголчууд хизээд зочломтгой зантай гэдгээ энэ байдлаараа харуулж байна. Хоол цагаар дайлж орон гэртээ дулаацуулж байгаа бичлэгийн дор олон хүн эерэг сэтгэлдээ үлдээсэн харагданлээ. What kind of food you eat? Okay. Вау, тэстогоо. Гэхдээ ер нь Монгол хүн чинь ингээд хонинд явахдаа хүртэл ингээд гэртээ сайхан цай тавиад, боорцог тавиад, өрөм тавьчаад гардаг байхгүй. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар тийч өлсөж ядарсан хүмүүс гэрээр нь дайраад ирэх юм бол хоол унд идээд гараасаа гэдэг үүднээс ингэж тавьж байгаа. Тэгэхээр Монгол хүний сайхан сэтгэл бол одоо ч гэсэн хэвээрээ байгаа. За тэр тусмаа манай хөдөөний ард түмэн бол үнэхээр тэр одоо сайхан сэтгэл нь одоо ч гэсэн хэвээрээ байгаа юм байна гэдгийг энэхүү бичлэгээс харж болно. Тэгээд ямар ч байсан одоо дэлхийд те монголчууд өөрсдөө найрсаг зочломтгой гэдгээ харуулж чадсан байна. Тэгээд энэ жил маш олон жуулчин ирнэ манайхаа. Тэгээд бүгдээрээ найрсаг зочломтгой зангаараа монгол хүмүүсийн хайраараа угтаа авцгаая. Жуулчдын цаг ирж байгаа манайхаа. Дэлхийд нэрээ гаргацгаая манайхаа. Энэ бол монгол брэнд. Монголчууд найрсаг гэдэг брэнд шүү манайхаа зөө. Хамгийн фрэш нь хамгийн шилдэг. Always fresh. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гоор өндөрлж байна. За бас харьцангуй гоё гэгээлэг мэдээнүүдтэй байлээ те. Хэдүүлээ ч бас урд нь ч ингээд дандаа өнгөчөө суудаг байсан чинь энэ 7 хоног ч бас хид алга ташлаа. Улсын хуралд бас бүгдээрээ ч тийм хогийн гарууд биш юм шиг байна. Гайгүй хүмүүс бас ганц нэг харагдчихээн те. Тэгээд итгэл найдвар байгаа шүү монголчуудаа. Бити тэрийг одоо бүхэн муудаж байгаа, мяарч байгаа гэж бити бодоорой. Тэгээ хамгийн гол нь бид нар ковидын дараахтай ковид гэдэг аимшигтай том
зууданд энэ компаниуд чинь нэрвэгдсэн байгаа. Бид нэр тэнхэрмээр байна. Тэ? Бид нар хөл дээрээ босмоор байна. Тэрний дараа над хөхтөлөнгөө сааж болдгоо юм уу? Нэг туранхаа сууж гарахгүй нэг шовтраад стан яагаад суу гарахгүй юм бэ гэдэг цустай суугаад ингээд шовтраад байгаа. Битээ тэгээч татвараа багасгаач. Бид нар үнэхээр хүнд байдалд байна. Маш олон залуучууд бизнесээ хайж гараад гадаадд ажилд амьдрмаар байна гэдэг ярианд маш ихээр сонсогдож байна. Энийгээ бид нар зогсоомоор байна. Тэгээд төрийн энэ аимшигтай таргалцсан тэр өөх махнасаа салаат гаач. Бүр одоо бид нар чинь ингээд зүгээр жирийн хүүхнүүд их төрхий одоо ч хурдан турмаар байна гэж хоол ундаа асаад бүр телевизийн шоунд ороод загнуулж бараг зодуулаад те ингээд яваад хахад манай төр яагаад өөрийгөө тураа гэж бодохгүй байгаа юм бэ? Та бүхэн наад аимшигтай данхар төсөө танаачаа тэгээд ямар ч үсэн энэ 7 хоног бас ч гэж гэгээтэй 7 хоног байлаа. Дараагийн 7 хоног тэргүй уулзцгаа. Энэ бол Амраас Weekly Show байна. Баярлалаа манайхаа. Нимбатрын дарангуулыг зогсоо.